Дэнжи маань бүр Почитагаа санаад зүүдэндээ ядаж уулзъя л да бороо гэсэн чинь Почита за Дэнжи минь наад хаалгаал онгойлгож болтгоо юм шүү гэж хэлснээр Дэнжи зүүднээсээ сэрж онийсэн нүдэрээ Паурын муухай царайг хартал ивэрн дөрв болцсон ч ах шиг. Бас ивэрнээс гадна нилээн хүчтэй болчих. Тэгээд алдарт Макима эгч дээр иртэл өнөөх сүлд болсон тулааны үеэр зомбины цус арай их уудсан юм шиг байна гэд Паурын цусыг багахан юулж авна л гин. Хэдий цусны чөтгөр байсан ч цусаа юулуулахыг хинэл хөсгөвдөө те. Харин энэ хугацаанд Дэнжигийн шинэ амтрагчаар энэ нэг авраг загасны чөтгөр ажиллахын гин. Бас болоогүй яагаад ч юм эн чин Дэнжигийн фэн гэж байгаа бас. Гэтэл Макима маргааш хагассан юм чин Дэнжитэй болзоонд явъя гэж шүү. Манай үнч шүнжин нойр нь хулжаад бүр догдолсондоо үүрийн 5 цагт болцох газраа ирээд хүлээж идэг. Макимаач болцсон газраа ирээд өнөөдөр хоёулаа шүн болтол кино үзнэ гэж ас. Тэгээд энэ хоёр маань эхлээд инэдмийн кино, дараа нь уянгийн драм гэд нилээн хэдэн кино үзсэн ч аль нь ч манай хоёрт таалагдсангүй. Тэгээд сүүлийн кинороо орох гэтэл Дэнжи маань нэг л залхсан шинжтэй байхаар нь Макима түнд 10 киноноос нэг нь заавал таалагддаг юм а гэд дагуулад орно. Гэтэл нөгөө кино нь онцсон юмгүй байдгал нэг кино байсан боловч манай хоёр бүр сад тавьж гинэ. Ингээд киноч дуусч болзооч бас энэ үрээд өндөрлөлөө. Манай Дэнжи бүр краштайгаа болзоонд явсан болохоор ч тэр жигтэйхэн сайхан ааштай. Ханд винтер өгөөлээ. Одоо бол өстой өөр охинд яасан ч сайн болохгүй л гин. Гэтэл гинтхэн ширүүн бороо ороод манай хүн утасны бүхээгт бороо наамдахыг хүлээж өтөл нэг охин бас бүхээгт орж ирснээ манай хүнийг нас орсон нохоотой нь яасан адилхан царайтай ингэж шоолж энтерхөөй. Манай мангар бол бүр ойлгож байгаа ч юм алга. Өөдөөс нь авьяасаа үзүүлээл. Тэгсэн чинь саяны элб шиг юм нь энэ охинд их таалагдсан бололтой. Дэнжиг тэгж жагаад өөрийнхөө ажилдаг кофе шопд ирүүл хариуг нь барина гэдэг. Харин манай мангар чинь хариу барих сургаар зүгээр шууд л ажил дээр нь гүгээд ирд юм байгаа зү. Энэ охины нэрийг Риз гэдэг юм байна. Бас манай Дэнжид санаархаад байгаа л та. Явцгүй жооконд нь инээж энтер. Төрөөхөн л өөр хүнд ёстой сайн болохгүй гэдсэн Дэнжигаа энэ охины арганд орчуудаа бараг. Харин Акибро өнөөх сахиусан тэнгэр шиг чөтгөртэй хамтрахаар болж. За энийг зүгээр Энжел гээл дуудчих, окей. Энэ Энжел чинь уг нь чөтгөрийн ангуучдтай хамтарч ажилладаг боловч хүний үгэнд орно гэж байхгүй. Ажил хийснээс өгсөн дээр гэж боддог бүр ясны залхуу бачка байдаг шүү. Энэ хоёрыг нэг баг болгосон үнэн нь мэдээж Макима. Оройн манай хоёр ажиллаа дуусаад яг явах гэжэтэл өгсөн чөтгөрийн бие дотроос нэг хуваараа ажилдаг чөтгөрийн ангууч бараг л үхтэл болцсон байхыг олдог. Уг нь Энжелийн чадвараар энэ хүнийг өвтгөлгүй цааш нь харуулж болно л доо. Даанч эн чинь бас чөтгөр юм болохоор хүмүүсийг аль болох тарчилж зовж байхыг харах дуртай гин. Энэ янзаараа бол Аки хинтэй нэх удаа хамт байж тэсэхгүй нь бол та. Дэнжи бүр Ризэд сайн болцсон юм уу хайшин. Өнөөдөр ч бас ажил дээр нэрэл. Өнөөх нь мэдээж дуртай байлгүй яах вэ? Дэнжитэй наалдаж суугаал, савл хийвэл айлгүйтэй л. Нөгөө амнаасаа гаргаж өгсөн цэцгийг бас усан тэгээ тавьчихсан. Тэгснээ өнөөш нь хамтдаа сургууль орох уу гэж шүү. Дэнжи бүр бодохчгүй шууд л заал гин. Энэ үед харин хаан чим нэг чөтгөртэй гэрээс нөхөр манай Дэнжигийн зүрхийг хэрхэн яаж булааж авах талаар өнөөх чөтгөртөөгөө ярилцж идэг. Харин манай хоёр чинь шөнийн цагаар сургуульд ороод ирсэн. Багш сурагч болж тоглоол. Тэгснээ Риз манай Дэнжигээс чөтгөр устгадаг ажил хийх нь юун тийм гоё гэдгийг асуусан чинь өдрийн 3 хоолтой байрлах байртай. Тийм болохоор үнэн тасарсан ажил штэ л гэдэг. За тэгсэн чинь Ризийн ээлжит нэг санаа нь усан цэлнгэндээ. Тэгснээ Дэнжигийн өмнө хувцаа тайлаал. Манай хүн чурдны юм харж исэн биш. Зүрх сэтгэл нь Макимада үнэнч байна мэн гэдээсэн зүгээр нэг мэтгэж шалтан зогсож байгаа юм чаа. Тэгээд энэ хоёр чинь чухам романтик. Одоо бол Дэнжигийн сэтгэлд Макима гэдэг хүн овсоо. Энэ охинч бүр хүнийг яаж уургалахаа сайн мэддэг бололтой. Тэгээд маргааш хотоос холгүй нэг наадан болохын гин. Тэрэнд Дэнжиг хамт явах уу гэхэд Дэнжи ажлаа дуусчвал хамт явъё гэдэг. Харин Ризиг угаалгын өрөө орчоод буцаж явж исэн чинь нөгөө чөтгөртэй гэрээсээ алуурчин хүрээд ирсэн байдیں۔ Бодвол зорилго нь Ризиг барьцаалж Дэнжиг буулгаж авах гэж байгааз. Риз бүр энд алуурчинд хөөгдөж байхад Дэнжи зүгээр хідэн октод дундаасаа яг хинтээ нь үерх вэ гэж бодсон шигэ хэвтэж яах гэж. Гэхдээ энэ одоо яаж зүгтгаараа дээвэр рүү гарч ирдэм бүү мэд. Тэгсэн нөгөө алуурчин Ризийн нүүрний арьсыг хуулж аваад Дэнжид үзүүлнэ гинүү. Гэхдээ яахаараа юм харгас юм бодож олдог байх уу?
За тэгээд алуурчин ч ажилдаа орж Ризийг барьж авах гэтэл нөгөө яах гэж хагаад яалгуулна гэдэг үлээ. Тийм л юм болт юм да. Риз чинь жинхэнэ хумсаа нуусан муур байсан юм шүү арга. Саяны алуурчны гэрээ хийсэн байсан чөтгөр чинь таныг байгаа гэж мэдсэнгүй. Өста уучлаарай энтергээд бүр базуулж ийна. Риз харин оронд нь нэг хэсэгтээ өөртөө зүтгэхийг тушаадаг. Тэгээд маргаашчулж энэ хоёр маань баг мөрөөдлийн болцоогоо хийгээд байгаа юм шүү. Гарыг гаргаж Instagram-да стори хийх нь л холгүй байх шиг байна. Риз галтнаадам үзэхэд яг гой таарсан газар Дэнжийг дагуулж ирнэ. Тэгээд Дэнжийг аюултай ажлаас нь гаргаад хамтдаа хэний ч олохгүй газар руу зүхтаад тэндээ амарч имэр амьдрий гэсэн чинь Дэнжид одоогийн хийж байгаа ажил бас найз нөхөд гэд бүгдээрээ л их таалагддаг болохоор ажлаа хийнгээ Ризтэй хамт байж болохгүй мүү гэсэн чинь Риз за ойлголоо гэснээр шууд Дэнжийг үнсчтیں۔ Гэхдээ энэ одоо яг ямар үнсэлт гэхээр нэгнийхээ хөлийг тас хаздаг байх уу? Хөөхий Дэнжи бүр юу болоод байгааг ойлгохоос өмнө алуулах нэ. Хөрөөгөөж ажилуулж чадахгүй яг л зүрхээ суглуултгийн даваан дээр хамтрагч авраг загасны чөтгөр нь хурж ирж авралаа. Тэгээд Дэнжид "Гэхдээ та чинь энэ чөтгөрийг үнэрээр нь ялгаж мэдтгүй мө? Наадах чинь бүр тесрэх бөмбөгний чөтгөр байгаа зү" гэдэм да. За та нарт зориулаад жижигхэн тайлбар явуучих. Энэ дээр гарч байгаа бас ирээдүйд гарах чөтгөрүүдийн хүчний хэмжээг таамаглах маш амархан. Хүн төрлөختөн яг юунаас их айдгаас нь шалтгаалдаг. Жишээ нь хүмүүс буунаас маш их айдаг штэ. Буу бол хүн төрлөختнийг хамгийн их айдас давтуулдаг зүйл мөнөөсөө мөн. Тиймээс бууны чөтгөр бол хамгийн хүчтэй. Харин Риз бол бомб дэвил буюу хүмүүсийн тесрэх бөмбөгнөөс айх айдасаас үүссэн чөтгөр учраас бас л дээд зэрэглэл гэж тооцогддог, окей? За тэгээд ер нь бол Дэнжийг хамтрагчтай нийлүүлээд хөнгөн ивхээ тавьж хүчтэй л гэсэн үг. Энэ үед Аки бэлтгэлээ дуусгаад байж байтал аврах загас Дэнжийг аваад зүхтаад ирж. За зүхтсан ч гэжтэй зүгээр л Риз манай хоёрыг алахгүй орхиод дагаад ирж. Харин энэ нүүрэндээ сорвтой нөхөр манай эдийг зүхтаалгаад Ризтэй үзэлцгээр болдог. Энэ хоёр туслахын чадвараа ашиглаад Ризийн биед дотроос нь хохирол учруулсан ч гэлээ Риз бол ондоо төвшнийх гэдгээ харуулна. Тэгээд сорвтой нөхрийг яг алах гэж байтал дид ахмад нь хурч ирж аварна. Энэ үеэр манай эд ч машинд суугаад яг зүхтах гэж байтал саяны хоёр нэх удаан торгооч чадсангүй гэж. Манай эд машинтайгаа шууд ширлээл зүхтана. Харин тэдний хөөж исэн Ризийг гинт нэг нөхөр гарч ирж өшөглөөд овоо тулдах нүг гэтэл шууд л зүхтаад алгуулна. Харин саяны баачга чинь Дэнжитэй хамт ажилдаг аймхай Кобенигийн хамтрагч байж. Чөтгөрийн ангууч хүн байж одоо чөтгөр харчаад өмдөндөө шээлээ яг. Харин ямар ч хүчгүй болсон байсан Дэнжид Энжел өөрийнхөө цуснаас уулгасан чинь овоо сэргэж босч ирээд Ризтэй нүүр тулж агаад "Би чам тайргүй заа юу? Би Макима тайртай" гэсэн чинь Риз чи тэр шулмын нохоо юм уу? Тэгвэл чамтай хамт зүхтсан байсан ч амжилт олохгүй л байсан юм биш үү гэдэг. Тэгээд энэ хоёр тулаанаа эхэлж Риз ч илүүрхтгэхээрээ илүүрхэнэ. Угаасаа Дэнжид бол бараг л боломж байхгүй юм шүү дээ. Хичнээн нөхөн сэргийх чадвартай байлаа гэд энэ их тесрэлтийг яаж тэсгэвдэ? Энэ үед Аки хурч ирсэн ч гэлээ Ризийн тулааны чадвар төгс хариу үйлдэл нь бүр арай л алдаатай юм аа. Тэгтэл нөгөө зүхтдаг борооч нь буцаад ирж. Аки энэ хоёр Ризийн эсрэг үзэлцэхээр болтол Ризийн дор зүтгэхээр болсон хар шуурганы чөтгөр өөрийн биеэр хүрээд ирлээ гэж. Харин Энжел хүн чарх авч өхлийн ирмэгт байгаа хүнийг нөгөө ертөнц рүү нь тайван явуулаад цусын Дэнжид дуулахтал манай үнч Симбигээл босоод ирнэ. Сэлмний чөтгөр сэлмээ ашиглаж Риз дэлбэрэлтэд давуу тал болгож ашигладгийг ойлгосон Дэнжи өөрийнхөө хөрөөний гинжийг ч бас яаж давуу тал болгож ашиглахаа ойлгожээ. За саяны ярьсныг март. Уг нь Энжел манай мангарт наад арга чинь нэг л хот юм шүү гэж хэлсэн ч Дэнжи зөрүүдлээд энэ чигээрээ явж очиод Ризтэй үзэлцэх гинэ. Гэхдээ тэгтээ энэ бараг ажиллаад байгаа юм шүү те. Ойртож чадахгүй байснаа бол бас шарах өгдгөл болчих. Хар салхины чөтгөрийн чадвар бол Монголд болдог хаврын шуурга цаашаа. Энжел хөрсөн үнийхээ насыг сорж авдаг маш аюултай чөтгөрчлээ. Биеийн хүчин сул. Гэтэл Аки түүний гарнаас барьж аваад хэдий чөтгөрүүдийг үзэн яддаг ч гэлээ Энжлийг аварч үлдсэн наснаасаа 2 сарыг хасуулсан байдгийг. Харин нөгөө талд манай Дэнжи яг л өөрийн тулааны тактикаар буюу ямар ч тактикгүй зүгээр л хөрөөгөө ийш тийш нь савчуулж байдаг шүү. Шууд Ризтэй алдцах гэхээр энэ нэг салхины чөтгөр нь гай болоод байсан болохоор Акул Дэнжи хоёр эхлээд энийг аргалахаар болно. Энэ хоёр тэгтээ анх удаа гэхэд бүр хөөхөн гар нийлж байна. Тэгээд ямар ч тач салхины чөтгөрийн учрыг хөнгөө олчлоо. Одоо Ризийг аргалчвал уг нь болчих гээд байдаг. Гэтэл энэ нь бүр арай л ондоо төвшнийх юм аа.
Шидэрээж тэр тулааны чадвараараач тэр хөөрхий Акул маань Дэнжиг аваад өөрөө бараг чад хийчихүүгүй юу? Ингээд Дэнжи Ризийн эсрэг ганцаараа үлдлээ. Гэхдээ яг энэ үед л манай өн хөрөөний гинжээ яг гоё ашиглалаа. Хөөрхий Ризэд дурлсан гэдэг нь үнэн л юм байна. Ризийг гимтэхгүй гэсэндээ хөлөнд хөрөөгөө далт хийгээл. Усан дотор бол Риз угаасаа дэлбэлж чадахгүй болохоор ингээд тулаан дууслаа. За тэгсэн үүр цайхад энэ дуснасаа гараад ирч. Бас Акул маань ч амьд байна. Дэнжи яагаад Ризийг чөтгөрийн ангуучдад барьж өгөөгүй вэ гэхээр зүгээр л хайртай хүнээсээ урвчвал хоолоогоор нь хоол давахгүй гин. Риз уг нь Дэнжид огт сайн биш. Зүгээр л зүрхийг булааж авахын тулд жүжиглжсэн гэдгээ хэлсэн ч Дэнжид бол огт хамаагүй. Нөгөө кофе шопд уулзсан шүү, заавал ирээрэй л гэдэг. Дээхэн үед зөвлөлт холбоот улсын цэргийн баазад өнчин хүүхдүүдийг хорж хүнд хүчээр бэлтгэл хийлэгдэг нууц өрөө байдаг тухай үлгэр домог байжлаа. Гэтэл тэр домог жинхэнэ байсан бөгөөд тэндээс бэлтгэгдэж гарч ирсэн хүүхдүүдийн нэг бол Риз. Чөтгөртэй хойлолтохоос өмнө хэцүү гэдэг үг багтахаар хүнд амьдрал туулжээ. Түүний энэ хүнд амьдралд эцсийн цэгийг тавих эрэлхийлч нь Макима, Энжел хоёр байж. Уг нь Риз Дэнжитэй уулзахаар явж исэн байж дөөрхий. Харин Дэнжи маань хизээч ирэхгүй болсон Ризийг хүлээж суусаар л. За ингээл болоо. Хөрөөн чөтгөртэй хойлолцсон азгүй ч юм шиг, азтай ч юм шиг Дэнжигийн харийн түүх ингэж л дуусж байгаа юм да. Манайханд бичлэг таалагдсан бол лайкаа дарахаа мартав. Тэгээ дараагийн бичлэгээр тун удахгүй уулзна гэж найдаа. Тэр болтол түр баяртай.